За тэгэхээр Cosinus-ийн теорем энэ Cosinus-ийн теорем хоёулаа нөө Pythagoras-ын теорем өрөнгөд 90 градус дээр 0 болохоо ярьчлаа. Тэрийг дүгнээг юм шүү дээ. 90 градус дээр ирэх юм бол эн чинь нөгөө 180-аас хасах нь 90 градус тийм ээ. Хэдүү энэ хоёрын хооронд нь 90 градусаар зурах юм бол 90 градусаар зурах юм бол энэ АБВ вектор энийг чамд нэг дуусгах хэрэгтэй юм байна да. За ингээд энэ 90 градус гэж энэ АВ вектор ингээ үжиг. Тэгээ 0 градусаас энэ цагийн зүүнний эсрэг эргэсээр хагаад энэ дээр ирээ дээ. Тэгэхээр одоо FC-ийн абсцисс ординат нь 0 1 болчихж байгаа ус. Тэгэхээр нөө x тэнглэхийн утга нь cosinus утга юм чинь x cosinus 90 градус дээр 0 sinus 90 градус дээр 1 гэд ингээд энэс хойш чи энэ дээр дадлага хийгээд энэ өнцгöd ийм ингээд ойлгочихно. 270 градус доошоо ирэхлээр cosinus нь sinus хөргөнийг энтер гэдэг энийг ингээд явцдаг байх нь байна шүү. За одоо бит хоёр бол байгуулагчаар хийх гэдэг юм. За энэ сурах хүчгийн энэс харах юм бол одоо энэ ингэсэн шүү дээ. Энэ бол F1 ба F2 хүчийг Cosinus-ийн теорем ашиглахгүйгээр байгуулагч хүчээр олъё. Тэгээд хүч олдог ерөнхий томьёо чинь энэ байгаа шүү дээ. За тэгээд энэ F1 F2 хүчний байгуулагчийг яаж олдох юм бэ гэхлээр энэ векторуудынхаа төгсгөлөөсөө тухайн хоёр координатын тэмдэглэгүүд рүүгээ 90 градусаар тасархаа буулгаж байна. За энэ хоёр яагаад байгуулагчаар задлах шаардлагатай болсон гэхээр бид энэ хоёр векторын шугам ашиглахгүйгээр өнцөг ашиглахгүйгээр нэмэхэд л энэ байгуулагч хүч нь чухал болсон. Тэгээд энэ хоёр хүч чинь өөрснөө OX ба OY тэнглэгүүдтэй коллинар биш. Коллинар вектор гэхлээр нэг шулууны дагуу биш. Дахиад бас юу биш энэ перпендикуляр биш. Ийм хоёр нөхцөл хангасан векторуудыг байгуулагч векторуудыг задлагдаг байна. Бит хоёрын эхний энд бол энэ 5 нуйтын хүч маань байгуулагчаар задлах шаардлага байхгүй болсон. Шалтгаан нь яасан? OX тэнглэхийн эерэг чиглэлтэй 0 градусын өнцөг үүсгэсэн, OY тэнглэхтэй 90 градусын өнцөг үүсгэсэн учраас энэ OB вектор бол 5 нуйтан байгуулагчаар задлахгүй, харин OC вектор бол байгуулагчаар задлана. Энэ ямар нөхцөл хангацсан гэхлээр энэ OY ба OX тэнглэхүүттэй перпендикуляр биш, бас юу биш, коллинар биш учраас задлах нь. За тэгтээ одоо хоёулаа бодлоход энэ хоёр векторыг номон дээр байгаа шиг болгож задлж. За энэ дээр зурхтаа би нэг хэмжээг авч чадахгүй байгаа учраас энийг авч байгаа. За 5 нуйтын хүчийг ингээд авчи. Номон дээр ихийг хоёулаа дуурайлгаж зурах гэдэг байна шүү дээ. За дараа нь хоёулаа 3 нуйтныг авах хэрэгтэй. 3 нуйтны. За энэ тойргийг авч. Ер нь яг энэ тойрогч нь ахлах ингээд радиус вектор гэдээ ороод ирнэ. За энийг чиглүүлээд авч. За ийм хоёр вектор. Тэгэхээр энэ хоёрын хоорондох өнцөг хэд юм бэ? Бид хоёр одоо хэмжиж болно. Хоорондоо. Тэгэхээр бодлогын өгүүлбэр маань за нэг 60 градус орчим юм бас зурсан юм. За энэ хоёрыг Cosinus-ийн теорем хэрэглэхгүйгээр байгуулагчаар задлана. За тэгэхээр би энэ 5 нуйтан хүчний төгсгөлөөс OX тэнглэхтэй параллел эерэг тэнглэлөө ингээд параллел буулгая. За энийг өөрөнгөөр авчи, хөхөнгөөр авчи. За ингэсэн. За ингээд энэ рүү буулгахлаар энд за нэг мөсөн энийг хэрэглэсэн дээр яваач. Энэ зэрэгс болохоор X тэнглэх рүү
бас параллел авна. Энэ их ойрхон хэцүү зурагна. Яа, за ингэж. За ийм болсон. Одоо тэгэхээр энэ буулгасан хэсгүүд маань энэ векторын OX ба OY тэмдэглэх байгуулагчуд болно. Хоёр өрөнгөөр зурдаг байж тийм ээ. За. Ногооныхыг ногооноор нь зурчихъя. Энэ үргэлж. За одоо хэмжээнүүдээ аваад үзье. Тэгэхээр энэ бол 5 град 5 нойт хэмжээтэй байгаа. За тэгсэн чинь 5 нойтны эерэг тэмлэх дээрх байгуулагч нь 1 гарсан байна. Энэ нь 491 байгуул. Зурагнаасаа бид тэр ийм даалгавар боловсруулчлаа. X тэмлэхийн эерэг чиглэлтэй ийм өнцөг үүсгэсэн. Тэгээд тэмлэхүү дээрх байгуулагч хүчнүүдийг олоо. За одоо энэ яагаад байгуулагч хүчээр задрах шаардлагыг хангацсан бэлээ? Юу гэх вүлээ? Одоо жинхэнэ саяны нөгөө бичсэн онлоо тайлбарлана шүү дээ. Юу гэх юм? Энэ хүч нь координатын тэнхлэгүүдтэй коллинер вектор мөн үү? Коллинер гэдгийг юу гэж ойлгочлоо? Энэ бүр 10 дугаар ангийн 11 дугаар ангийн хэллэг шүү. Коллинер гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэг шулууны дагуу ижил ба эсрэг чиглэлтэй энийг коллинер гэж ярьдаг байна. 0 градус юм уу 180 градус үүсгэсэн векторуудыг коллинер вектор гэдэг байна. Тэгэхээр энэ хүч нь координатуудын тэнхлэгүүдтэй коллинер вектор мөн үү биш үү? Биш тийм өнцөг үүсгэсэн. Биш. Мөн ямар вэ? Мөн бас л координатуудын тэнхлэгүүдтэй бас ямар биш юм? Перпендикуляр биш. Ийм хоёр нөхцөлийн аль нэгийг нь хангаж байвал байгуулагч векторээр яах юм? Задлах уу, задлахгүй юу? Байгуулагч вектороор задлахгүй. Аль нэгийг хангаж байвал? Гэтэл бит хоёрын энэ вектор бол энэ хоёрын аль нэгийг ч яагаад хангаагүй шүү дээ, тийм ээ? Тэгэхээр задлах нь байна. За ингээ эдрэг бол одоо олчихсон. Тэгэхээр бид төр энийг байгуулалтаа бол одоо ингээд тэнхлэгүүд тус бүрлөө перпендикуляр буулгаад ингээд байгуулалтаар бол олчихсон. Одоо энийг тооцоогоор бодно. За энийг тооцоогоор бодглохоор бид хоёрт косинусын теорем хэрэг байхгүй, зөвхөн тригонометрийн харьцаа хэрэг болно. За ингээд ирэхлээр за тэгэхээр эхний гурвалжин бол ингэсэн ийм гурвалжин баг. Гурвалжин гэж авч үзэх нь энэ. Энд нэг гурвалжин. За дахиад энийг бас ингэсэн юм гурвалжин болгож бас авч үзэж болох юм. Тэгээд одоо нөгөө GO ба CB гэсэн энэ хоёр шулуун чинь параллел шулуунуудыг 3 дахь шулуун O
Сигээр огтлоход энэ шулуунуудтай үүсгэх өнцгүүд нь ямар байдаг вэ? Тэнцүү байдаг те. Би ингэж авбал энийг зөв болчих واخа. 79 градус. За тэнд би 11 эдэн градусаар яг илүү зурсан. Ерөнхийдөө 79 градус. Энэ гурвалжны хувьд бол хоёулаа EP гэргийг болдог. Тэгэхээр энэ чинь нөгөө нийлбэр вектор маань 5 гэдэг өчөд байгаа шүү дээ. Тэгэхээр нийлбэр вектор чинь геофтенуз болно. Энэ дээдлийн ногоон гурвалжны хувьд бодгож байгаа юм чинь OG чинь юу юм? Налсан катет болно тий. За тэгвэл энэ гурвалжны хувьд бичих юм бол хоёулаа юу өчөх нэ? Косинус налсан катет ба геофтенузаар косинусаа харьцах чинь. За косинус алдарт альфагаар л явчих тий. Косинус альфа тэнцүү юу болох вэ? Налсан катетыг геофтенузад харьцуулдаг. Тэгэхээр F Y-г энэ EP гэр байгуулж болчих. Энийг EP таваач. За ингэ биччихнэ. Налсан катет. Энэ гурвалжны. За одоо энэ FX байгуулагч болоо. За FX байгуулагч нь энэ хоёр гурвалжин чинь тэнцүү гурвалжингууд учраас энэ ногоон гурвалжин дээр GC талыг болгочихно. GC тал чинь энэ өнцгийн эсрэг тал. Тийм учраас хоёулаа энд юу өччих болох нь? Синус альфа. Эсрэг талаар хийчихэж байгаа учраас за тэнцүү энд юу болох юм? FY F-ийг хуваах нь F. За ингээд энэ хоёрыг бодчихсон ч оноо алддгийг хэлсэн тий. За 5 ньютон. 5 ньютоны үржих нь косинус юу? Хэдэн градус болоод байгаа юм? 79 градус болоод байгаа шүү дээ. Тийм ээ? Косинус 79 градус. За одоо хоёулаа энийг бодхолоор чинь өнцгийг радиан чилжүүлнэ. Тийм ээ? За тэгэхээр яах вэ? 79. Тэгээд энэ тригонометр энийг дараад энэ юу ч юу 79 косинус гэж харах байсан ш. Ингэж харах байсан. 0.19. За тэгэхээр 5 ньютоныг үржих нь 0.19. Айны 9-ээр үржүүлчихлээр хэдэ? Энийг 5-аар үржүүлчихлээр хэдэ? 0.95 тань байна. За тэн дээр нэг гаргачихсан. Тэгэхээр хүний гараар хийж байгаа үйл ажиллагаа гэдэг чинь алдаатай гараад байна тийм ээ. Энийг би энэ яг энэ хэвтээ маань жоохон дээшээ зурагдчихад ирсэн юм а яг болж өгөхгүй байсан. За энэ ингэсэн. За одоо юугаа бол юм? FX бол яск энийг ашигла. Энийг ашиглачих. За FX тэнцүү юу болох вэ? X тэнцэх юм. Үржихэн синус альфа. Синус альфа. За ийм болон тань юм аа. За орлуулна. Орлуулхлээр
Синус 79 градус. За синус 79 утга хэд байх вэ? 79-ийн синус 0.98 байна. За 0.98-ыг 4.9. За энэ нь бол битэрих 10-ныхаар авчих шиг энэ болчих. 491 байсан тий. Тэрэн дээр илүүг авсан чи. За ингэсэн. Ингээ хоёр байгуулагчийг олчихсон. Одоо энэ дээр буцаад одоо нөгөө байгуулагчаараа нийлбэрээ олъё. За байгуулагчаараа нийлбэрээ олоход байгуулагчуудаараа нийлбэрээ олно. Энд чинь нэг л яваад байгаа юм биш үү? Бас энд алдаатай бичил байгаа юм биш үү энэ? Чиний яаж ütсэн бол энэ болохгүй шүү. Энийг засаагүй л явсан байна шүү. За. Би энд ингэхээсээ алдаагаа харсан шүү дээ. X-ийн дагуухан n нь y-ийн дагуухан. Энийг хийх гэж явсан. Энэ x n y. За одоо бодолтой хуулчих. Чи бичиж амжиж байгаа байх уу? Энэ харин юу юм? Энийг энэ чигээр нь авчих юм. Энийг энэ чигээр нь авчих. Чи хаана бичиж байгаа нь болж байна уу? За 4.9-ийн квадрат 24.089 24.089 шууд эндэгччихнэ. 24.80 0.89 ингээд биччихье. За нөгөөх чинь 0 хэд гарлаа 95 гарсан шүү дээ. 0.95 0.9 энэ юу болоод 100-аар болцсон бэ? За ингэж солихчих. За ийм болоод энд чинь 0.95 хатсан 0 юу болчих юм энд биччихсэн юм би хаана орлуулах гэж явсан чинь ингэчихсэн шүү дээ. За энийг ашиг доош нь оруулах. Хоорондох өнцг нь хэд вэ? 79 тий. 79. За энэ ингэж болоод 79 гэдэг чинь хэдийн 101 градус юм аа. 101 градус. 101 градус. За 101
градус косинус сөрөг 19. За тэгээд энд би бас энэ тэр юм тий. Эдрийг өөрчлөх ёстой шүү. Энэ өөрчлөх ёстой. За одоо юу болох? За зинчгэрэж. Одоо яах ёстой юм бэ гэхлээр за энэгээр үржих нь энэ 15 биш шүү дээ. Энийг үржих нь одоо нэгдсэн. Үржих нь 2. Хоёрыг үржих нь 0.95 үржих нь 4.9 хоёлыг дуусчих гэсэн чинь тэгээ энийг үржих нь энэ болоо квестнэстэй яваад байгаа юм. Арилаг юм биш. Хоёрыг үржих нь 0.19-ээр үржүүлсэн. Тэгээд 0.95 үржих нь 4.9. Тэгэхээр 177 энд энэ 177 юм. 177 энэ чинь болох дээр тэнд юу гэж засах ёстой вэ гэхлээр хоёрыг үржих нь 0.95 үржих нь 4.9 гэхлээр 931. Энд ингэж заа. За одоо энэ урд талыг засах ёстой. 0.95 905 биш. Энийг энэ дээр нэмэх нь үржих нь биш. Нэмэх нь. За одоо хоёул ингэж дууслаа те 24.09 25.04 юм байна. Энэ бол 25.04 юм байна. Энэ бас адилхан 25.04. За тэгсэн чи энэ маань битээр их нэмэгдээд 5 илүү гарахаар болчихж байгаа юм байна шүү. Энэ дээр нэмэх нь 177 26 хитэн 81. Энэ нөгөө өсгөд яваад исэн чи ийм болчихж байна. Тэгэхээр нөгөө тооцоо маань юунаас илүү гарчиж шүү дээ. 5-аас илүү гарчиж байна. 511 гарчиж байна. Тэгэхээр нөгөө дутуу маягаар авсан битэрх болох